guys. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд одоо болохоор өнөөдөр Улаанбаатар хотод нэмэх 13 градус байна. Тэгээд хамгийн гайхалтай нь болохоор юу яг гэвэл өнөөдөр маш одоо special онцгой өдөр болж байна. Yes, yeah. Okay, I live in Ulaanbaatar city. This city today is special day because yes, because food festivals and then Mongolian traditional doctors watching people's tax-free very special days, and then people's free air. Yeah, okay. Yes, let's go. Wow, actually it smells good. Yes, because so many countries, international countries, for example, Russian and Uzbekistan, Kazakhstan, Kyrgyzstan, Afghanistan, many countries food festival. Yes. За одоо зөвхөн монголоор яа. Ер нь бол зөвхөн ингээд юу яаж үзэж байгаа шүү цаг өнөхөө ярьж болж ийн яаж нээж ингээд зөвхөн үзэж чинь. Тэгээд одоо болохоор яг фестивал дээр ирчихсэн. Тэгээд дээрээс нь хамгийн гол зүйл нь би зөвхөн ингээд эмчит үзүүлэх гэдэг байгаа уламжлалтай эмчит үзүүлэх гэж байгаа. Тэрнийхээ хажуугаар өнөөдөр энд айгүй олон үйл ажиллагаанууд болж байгаа учраас би ирчихсэн. Тэгээд яг үл өнгөрсөн жил бас яг гэх юм бол бүгд фестивал дээр иржсэн байгаа юм маань. Тэгээд орж исэн. Энэ удаад болохоор би яг өнөөдөр ийшээ болохгүй зүгээр ерөнхийд нь гаднаас нь танилцуулчаад ямар ч тач энэ нөгөө нэг өдрийнхний хувьд болохоор хадаа 4 сарын 17-наас 26-ны хооронд ахгүй юу. За тэгээд 26-ны маргааш буюу tomorrow my birthday болж байгаа байхгүй. Тэг маргааш нэг үе төсөө өдөр байгаа. Тэгээд тийм учраас энэ өдрөөс өмнө бол ийшээ бол орно. Энэ жил бас ямар болж байна, ямар зохион байгуулалттай болж байна гэдгийг бол харъя гэж бодож байна. За тийм байна. Тэгээд бичлэг хийхэд бол тайлт харуулж болохгүй заавал такса төссөн байх хэрэгтэй гэж бодож. Гэхдээ би ямар ч тааш одоо ороод зөвхөн үзье. Такс нь фри вэ нөө ямар байна те. Ямар ч сонирхоод үзье нэг нь төснийг хараадахыг гэж бодож. Хүмүүс шууд ороод байгаа шууд ороод байгаа юм шиг санагдаад байна. Оо вау. Шууд орчихгүй. Ямар санаа нэг. Магадгүй тэндээ кассан дээр мөнгө төшөөж магадгүй гэж бодож байна. Тэгээ ямар ч хараад. Йоо. Зөв ингээд Монголын тоогооч нарын холбоо заяа. Тэгээд тэнд болохоор пицца. Тэгээд дахиад тэнд харах юм бол Юулан гэсрэг за ер нь бол хятад хоол руу явъя гэж бодлоо. Тэг хүмүүс ингээ орчилж байгааг ботход байна шүү дээ. Миний бодлоод юу яж зүгээр ингээд шууд пэж магадгүй ямар ч хараатай. Korean. Тэг ямар ч үзэж. Яа, саний памлаа гэдэггүй. Үүсэлч ингээд яг нөгөө нэг мөнгөийг ингээ хурааж аваад гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь мэдхгүй энэ удаа тэг яагаад байгаа юм бэ гэдгийг хараад. Ингээ шууд мөнгөө төлөөд авах юм байна те. Зөв үү? Тийм байна. Тэгэхээр өнгөрсөн жилийг бодоход шууд ингээд өмнө очлоор ингээ орчуулж байгаад ямар ч нөгөө юу яд үсэхгүй нэг л удаа ингээ такса төлсөн бол бүх хоолууд нь фриэс ахгүй. Тэгсэн энэ удаа тийм биш үү? Арай өөр маягаар. Гэхдээ яг энэ нэг талаараа аягүй зохион байгуулалттай юм байна. Яа тэгэхээр шууд нөгөө өөрийнхөө сонирхсан жишээлбэл айгүй сонирхолтой Вьетнам хоолн дээр хэрвээ би ингээд очиод яа гэх юм бол яг тэндээ очиод ингээд мөнгө төлөө шууд очиод ингээд чичээ. За тэгээд бас онцгой бодлогосоор онцгой харагдаад байна. За ямар ч үзэг гэх. За ингээд өдрөстэй хоол маань хажууд нь байх хэрэгтэй гэсэн чинь онцгой хоол ингээд. За тийм харах. Онцгой шаасаа. Энэс нахгүй яах вэ? Шууд ингээд шууд хөдлөөд авчиж байгаа юм шүү. Тийм учраас ингээд сая шууд оруулж байгаа юм. Өнгөрсөн жил болохоор шууд оруулахгүй такса заавал төлөөд үзүүлээд тэгээд одоо нөгөө нэг хоолнуудаа шууд төлчихтэн ингээд аваад үзчихсэн байхгүй.
Тэгэхээр яг энэ жилийн үеэрээ өөр байгаа юм байна. За тэгээд тэнд харах юм бол юу юм бэ шүү. Бишиноя Japanese хоол энэ бүр ингээд зүгээр бүх л нэр төрлийн маш олон ингээд хоолнууд ингээд байгаа юм байна. Нэг бүр хөвч. Яг тийм байна. Тийм байна. Хүмүүс амар ингээд шүүмжлээд ирсэн шүү дээ. Ерөөсөө шүүмжлэх юм байхгүй яа гэвэл хүмүүс энэ төлөөд угаасаа идэж байгаа. Өнгөрсөн жил ч гэсэн төлбөрөө төлөөд идчихсэн. Гэхдээ энэ жилийнх бол арай өөр онцгой юм байна. Яг ингээд бүгд маш олон ингээд нөгөө гарцсан. Тоошноо гарцсан яг өөр өөрсдийнхөө хоолуудыг ингээд танилцуулаад ингээд шууд эндээс нь ингээд идээд өнгөө төлөөд шууд аваад тэгээд суугаад идчихэж байгаа ийм одолтой юм байна шүү. За тэгээд ерөнхийдөө миний нэг хичээ. За тэгээд нөгөө юу юм бэ? Ерөөсөө яг нөгөө юу шиг боолны газрууд гэдэг шүү дээ. Тэр шиг ингээд өнөөдөр тогтооцсон. Гэх юм бол 15 их мэтчлэн ингээд байж байна. Юм байна. За ер нь л ийм юм байна л та нөгөө яг одоо ингээд зүгээр л хийх хүссэн хоолоо орж ирээд найзтайгаа ганцаараа ч хийсэн хамаагүй тийм. Ялангуяа би чиг бүх ингээд ганцаараа явал хоолоо ол идчихдэг. Тэгэхээр яг ингээд хамтдаа явах нь гоё. Гэтэ би одоо ганцаараа яг энд бол хоол идэх гэж утгагүй байна яа гэвэл утгагүй шүү дээ. Тэгэхээр хамтдаа ингээд хамтдаа гоё нийлээд хамтдаа хоол идэх. Оо ашгүй дээ. Узбекистан лоо тийм байлгүй дээ би бүр зөндөө хайсан. Энэ ингээ Узбекистан тоглогчнор нь өөрсдөө байгаа юм. Ингээд хийж өгөөд хийж байгаа юм. За нэг юм хөө байна. Тэгээд намтаа ч шууд энд нь ингээд хөлөөд яг окей хоолж байгаа юм байна. Тэгээд ингээд сая айгуу гол бичлэг хийгээд ингээд сайн тэгээд ямтаа ийм байгаа юм байна. Тэгээд шууд хүн байвал идэж олно гэх хамтаа энд ирээд энэ шууд ингээд мөнгөө ер нь бол төлөөл шууд ицчээд байгаа юм шүү. Тэгэхээр ямар ч энэ 4 сарын 26-нд ирээд дуусахаас өмнө ирээд ялангуяа би зүгээр Узбекистанын хоолыг идэх гэж юм бол бодоод байна. Тэгэхээр гоё хамтдаа ирээд идэх хүн байвал хамтдаа ирээд идэж болох шүү. Энэ юм ингээд гэдэг асуугаад байг. Лаун хийдгсэн байна. 15. За 15 юм байна. Тэгэхээр 15-ны явуулах таксиг төлөөд тэгээд ингээд шууд ирээд суугаад хаан ч хамаагүй өөрийнхөө дуртай газар суугаад ингээд идэх боломжтой. Тийм байна. За тэгээ ямар ч тач ингээд юу ажиллаа. Ороод гараад ирлээ. Юу ч ицсэнгүй гэхдээ дотор бүр маш их хүнтэй байна. Тэгэхээр жаахан ингээд шингрээд ирэнгуут нь ичиж болох юм байх шүү. Тийм тэгээд шингрээгүй байсан ч яах вэ? Тэгээ гоё идээд тэгээ хамтдаа гоё цагийг өнгөрөөгөө. Тэгээд тийм ямар ч хэсэн ингээд дуусахаас өмнө бол идэ гэж бодож байна. Тэгэхээр айгүй гоё. За ингээд дараагийнхаа хамгийн чухал одоо миний нэг үйл ажиллагаа байгаа. Тэр маань холбох дээр юу вэ гэвэл цэцүүлэх байгаа. Би олон энийг зорж ирсэн. Тэгээ одоо бас цаг нэлээ оройтсан байна. Тэгээ би одоо хурдан явах хэрэгтэй учраас газ үзүүлчихэд явах хэрэгтэй. За тийм байна да. Тэгээ энд бас ингээд сая нөгөө юу болсон гэсэн өглөөгөр нөгөө нэг буудлага гэдэг штэ одоо тэрийг жоохон хүмүүс амир орчноор бичсэн байсан л та. Тэгээд тийм үзүүлбэр энэ төр болсон. Тэгээд талбай дээр ингээд зүгээр нэг бомб чимж байна гэж. Ингээд төв талбайгаас өргөж чинь за би ингээд дотор ороод бичлэг хийж болохгүй. Тэгэхээр окей тийм байна. За өдрийн тэгээд явуултаач дахиад хүрээд ирсэн. Тэгээд ингээд уламжлалтай юм. Одоо нэг ангаах ухааны одоо эмчнэр энд ингээд үн төлбөргүйгээр ингээд үзлэг үйлчлэгийг явуулж байгаа. Тэгээд энэ газар ирсэн байна. Тэгэхээр одоо би ихлээр ямар ч гэсэн хамгийн ихлээр одоо үзлэг онцлогоог нь хараад гэж бодож байна. Үзүүлэлт хийж бодож байна. Харах юу ах вэ? Өөртөө үзүүлээд тэгээд над чиг ийм залуу үзүүлэх гэж ороочлж байгаа. Ерөөсөө байхгүй. Нэг харах юм бол дандаа настай хүмүүс байгаад байгаа байхгүй. Гэхдээ над руу ингээд явуулснаар ингээд үзүүлээрээ гээд явуулсан болохоор би ингээд үр даалгаврыг биелүүлэх гээд үзүүлэх гээд ирж байгаа шүү гэдгийг ойлгоорой гэж. За нэг юм байна.
So many people's Mongolian traditional doctors tax free. So many people's watching us.